Дарга гишүүд ажлын хэсгийн өдрийн амгалан айлтгая. За 6 тодорхой асуулт байна. За эхний хоёр асуулт хөдөлмөр нийгмийн хүний хөгжил хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас асууя. Ажил хүчний оролцооны төвшинг яаж тооцож байгаа вэ? Хэрхэн нэмэгдэн, хэрхэн өөрчлөгдөн гэж одоо та бүхэн тооцож орж байгаа бас эхний асуулт байна. Хоёр дахь нь энэ цалин үсний бодлоготой холбоотой бас ямар зорилт байна? Энэ бол яг цалин үсний бодлого бид чинь дотоодын нэмэгдэлтний тодорхой хувь руу бас төхөөлөх ёстой гэсэн ийм зөвлөмжтэй шүү дээ. Тийм ээ, одоо ижил түвшний орнодоос бид чинь нэг 8.5-аас 13.5% ийм одоо функтор доогуур байдаг. Тэгэхээр энэтэй холбоотой бас ямар та бүхэн зорилт тавьж байна? Энэ одоо биелэх боломж нь хэр байгаа вэ гэдэг ийм асуулт байна. За боловсролын сайдаас мэргэжлийн болон техникийн боловсрол дээр ямар одоо шин зорилт тавьж байна? Энэ нь одоо бид дээд боловсролд хамрагдах хэсгийнхаа тоог харьцангуй багасгаад хувийг гэсэн үг шүү дээ. Мэргэжлийн болон техникийн боловсрол дээр нэмэгдүүлэх гэдэг ийм зорилт тавьсаар ирсэн. Энэтэй холбоотой бас үр дүнгууд гарч ирэх шиг байна. Тэгэхээр цаашдаа одоо 5 жилийн дотор энэ яаж өөрчлөгдөх вэ? Энэ өөр хөдөлмөрийн зах зээл дээр бас ямар нөлөөлөл үзүүлэх ёстой вэ гэдэг дээр таахан ямар тооцоол хийж байна гэсэн ийм асуулт байна. За англи хэлний төвшинг яах вэ? 3 дугаар ангиас эхлээд англи хэл үзэж байна. Англи хэлийг бол их чухал гэж хэлсэн бид ойлгох ёстой. Энэ монгол хүн бол нэг гадаад хэлгүй бол бид үндсэндээ хөгжлийн үед бол энэ өөрсдөө хоогорхон байна л гэж ойлгохосоор аргагүй. Энэ үднээс нь англи хэлийг бол угаасаа хуушлаад бид оролцсон учраас энтэй холбоотой бэлтгэл хэрэг хангаж байна. Ямар үр дүн гарах вэ гэдгийг та бүхэн яаж тооч байна? За 3 дахь асуулт бас энэ хиймэл оюун ухааны энэ сургалтыг хөтөлбөрт оруулахтай холбоотой та бүхний бэлтгэл ямар байна? Энийг 5 жилийн дараа бид бас ямар төвшөнд хүрэх вэ? 90 жилд ямар өөрчлөлт хийх вэ? Бэлтгэл яаж хангах вэ гэдэг дээр та бүхэн бас ямар бэлтгэл хангаж байгаа гэсэн ийм асуулт байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас асууя. Шинжилгээ инновацийн салбарт энэ ямар шүү өөрчлөлтүүд гарах юм бэ? Бид нэг дотоодын бүтээгдэхүүний 0.5% хүргэх гэсэн зорилт тавьсан. Энийг бол угаасаа хангахгүй яваад байгаа. Гэхдээ энэ удааны төсөвдөр бол бид харьцангуй бас нэг жоохон үр дүнгууд гаргалаа. Гэхдээ тэр нь угаасаа хангалттай бол биш. Энэ дангаан шинжилгээний хүрээлэнгүүд бол биш. Энэ цаана инновацийн асуудал яригдж байгаа учраас энэ дээр та бүхэн бас ямар зорилт тавьж гэнэ гэсэн асуулт байна. Баярлалаа. За 4 асуулт асуулаа. Тэгээд нөгөө минута бас эхний хүн заавал бүгдийг ашиглахгүйгээр аль бол товчхон тодорхой гишүүний асуултанд хариулаад яваарай гэж хүсье. За нэг микрофон нэг мөгцөл дарга. За гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны төрийн нэрийн бичгийн дарга мөнхцөл гишүүний асуултанд хариулъя. За ажил хүчний оролцооны хувь хэмжээг бол нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. За манай Монгол улсын хувьд 2024 оны байдлаар дэлхийн одоо дунджаас 1 пунктээр илүү байгаа ажил хүчний оролцооны төвшин. За харин эрэгтэйчүүдийн ажил оролцооны одоо төвшин бол дэлхийн дунджаас бас 2 пунктээр юм доогуур байгаа. За цаашид 2000 төлөвлөж байгаа хугацааны эцэст бол ажил хүчний оролцооны түвшин 3.7 пунктээр нэмэгдүүлэн. За энэ дотроо 4.5 пунктээр эмэгтэйчүүдийн ажил хүчний оролцооны түвшин нэмэгдүүлэх юм зорилт төвшүүлж байгаа. За үүний гол үндсэн асуудал нь юу гэхээр манай хувьд одоо төрөх насны эмэгтэйчүүд ажиллах хүчинд төрөх насны эмэгтэйчүүдийн одоо хувийн жин өндөр байгаатай холбогдуулаад хүүхдээ асрах, за хүүхд төрүүлэх энэ одоо байглаас заяас үүргээ гүйцэтгэхийн тулд эмэгтэйчүүдийн дунд ажилгүй байх магадлал өндөр байдаг. За мөн түнчлэн хөгжлийн бэрхшээлтэй эргээд ахмад тасныг асрах энэ чиг үүрэг бас байдаг учраас байдаг. Ийм учраас ер нь цаашдаа бодлогын хувьд одоо care economy гэдэг хүн асарж байгаа энэ ажлыг аль болохоор эдийн засгийн албажуулсан байдал руу шилжүүлэх чиглэлээр бодлого баримталж байгаа. Энэ чиглэлээр халамжийн хуулийг шинжилнэ. За цалин өсний төвшөнд бол үндсэндээ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа улсын нийт цалингийн төвшин 45-аас дээш % байж ич улс орнуудын хувьд тухайн одоо ажиллагчдын цалингаараа илүү бололцооны түвшинд амьдрах нөхцөл бүрдэн гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр цалин нэмэгдүүлэхийн тулд бид бүтээмжийг бас дэвшүүлж байна. За цаашдаа бол хугацааны эцэст дунджаар одоо монгол хүний дундад цалин 4 сая орчим төгрөгөд хүрнэ гэсэн юм ерөнхий тооцоол бол бид нар өөдрөгөр төсөөлж байгаа.
За баярлалаа. Микрофон 4 Наранбаяр сайд. За баярлалаа. Мэргэжлийн болон техникийн боловсролын тухайд бол бид эсэлтийг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Энэ жил 21 мянгаар нэмэгдүүлнэ. За түүний зэрэгцээ хос сургалтыг оруулж ирж байгаа. Хосмог тогтолцоог ажиллангаа суралцдаг, суралцангаан ажилдаг. Энэ тогтолцооны энэ хүрээнд бол энэ жил эсэлтийг 409-ийг 1600 болгож нэмэгдүүлж байгаа. Ер нь яг ийм мэргэжлийн болон техникийн боловсрол дээр ингэж хүчээ анхаарлаа тавих юм бол дээд боловсролын бас эсэлт буур хандлага гарна гэж харж байгаа. За бид дээд боловсрол дээр бол босго оноог дээшлүүлэх эсэлтийн шалгалтын босго оноог дээшлүүлэх бодлогыг барьж байгаа. Нодлон жилээс бол 10 оноогоор дээшлүүлсэн ийм одоо бодлогыг барьж байна. Тэгэхээр үнэхээр өнөөдрийн бүтээн байгуулалтад хэрэгтэй Монгол улсын одоо ирээдүйн хөгжилд хэрэгтэй байгалийн ухаанд суурилсан ийм мэргэжлийн чиглэлүүд мөн одоо ахуйн амьдралд үйлчлэгээ суурилсан ийм мэргэжлийн чиглэлүүдэд бид бас төлхөө боловсон хүчнийг бэлтгэх. За дараагийн хариулт гүйцэж хариулах юм. За 4 Боломжтой болно гэж харж байна. За англи хэлний сургалтын тухайд бол энэ жил 3 дугаар ангиас эхлээд бид нэмэлт хөтөлбөрөөр зааж эхэлсэн. Одоо бүхий л төрийн өмчийн сургуулиудын хүүхдүүд англи хэлний персонал хөтөлбөрөөр хичээлж байгаа. Ер нь боловсрол судлалын олон улсын жишгээр бол бага ангийн гадаад хэлний сургалт 7 хоногт нэг 2-3 цагийн хүрээнд байхад болно гэж үздэг. За бид бол энэ 4-5 жилийн хугацаанд бол суурь төвшингэнд тавиад дунд сургуульд дунд төвшин тавиад ахлах ангид шилжиж орж ирэхтэй бол IELTS, PT гэх мэт бол олон улсын шалгалтад хангалттай суурьтай болсон ийм хүүхдүүдийг бэлтгэх юм боломжтой болно гэж харж байгаа. Ер нь бол сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалын энэ үзүүлэлтүүдэд бол англи хэлний хичээлийн гүйцэтгэлийн дунджийг бол жил болгон 15%-аар нэмэгдүүлэхээр ингэж тусгасан байгаа. За мөн мэргэжлийн боловс сүүлийнх нь байлаа. Хиймэл оюун ухааны тухайд бид За 4 номер микрофон. Минут. Хиймэл оюун ухааны тухайд бол компьютерийн ухаан гэсэн ийм хичээлийг бид бас энэ бага боловсрол дээр оруулж ирэхээр төлөвлөж ажиллаж байгаа. За мөн сургуулийн өмнөх боловсрол дээр компьютерийн тухай төсөөлөлтөй болгох ийм одоо бас хөтөлбөрийг боловсруулад явж байгаа. Тэгэхээр энэ компьютерийн ухаан хөтөлбөрийн нэг хэсэг нь бол хиймэл оюун ухаан байна. Хиймэл оюун ухааныг хэрхэн зөв ашиглах, хэрхэн одоо үүнийг үндсэн зарчмыг одоо ойлгох вэ гэдгсэн ийм одоо зүйлүүд орж ирнэ. За үүнтэй холбоотойгоор бас засгийн газрын 24 оны 176 дугаар тогтоол, за мөн одоо бусад боловсролын сайдын сургалтын хөтөлбөр шинжлэх тухай 25 оны А404-р тушаалаар тус бол энэ одоо сургалтын үндсэн үзэл баримтлалуудыг оруулж ингэж батлуулсан байгаа. За ингээд бага боловсролын хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр энэ хичээл ороод ирнэ. Баярлалаа. За баярлалаа. Микрофон 2. Эдийн засгийн хөгжлийн мөн үү? 6 юм. Хэн хариулах вэ? Хэлж болно шүү. За сайдын зөвлөх Ганбат байна. За шинжлэх ухаантай холбоотой зорилтыг бол үндсэн чиглэл нэлээд өргөн тавьж өгсөн. Гол нь болохоор энэ шинжлэх ухааны технологийн салбараас улсын хөгжил, эдийн засаг, нийгэм, байгаль орчин засаглалын чиглэлээр гарах үр дүнг нэвтрүүлэх, ашиглах талаар бол зорилтыг бол оруулсан байгаа. Ингэхдээ ер нь бол шинжлэх ухааны технологийн үйл ажиллагааг бол зөвхөн салбарын сайд биш, бүх сайдын чиг үүрэгт бол оруулж өгсөн байгаа. Ялангуяа судалгаа хөгжүүлэлт, хувийн хөвшил болон салбарын яамтайгаа за гадаатай хамтарсан төсөл хөтөлбөрүүдээс орох санхүүжилтийг нэмэгдүүлэх, за гарсан үр дүн оюуны өмчийг бол нэвтрүүлэх чиглэлээр бол тодорхой зорилтуудыг тавьсан байгаа. За үүнтэй холбоотойгоор бас орон нутаг нийслэл орон нутгийн хэмжээнд хийгдэх судалгаа хөгжүүлэлтийн санхүүжилтийг бол орон нутгаас 6 номер 1 минут. За судалгааны үр дүнг авч ашиглах, за инновацийг нэвтрүүлэх талаар бол өнөөдөр гарсан байгаа бизнесийн орчныг сайжруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, за гарсан байгаа хуулиудыг бол ерөөсөө хэрэгжилт хангалтгүй байгаа. Энэ чиглэлээр бол хувийн хөвшлийн оролцоог бол татахтай холбоотой үйл ажиллагаануудыг тусгасан. Ингэснээр бол улсын хөгжилд оруулах шинжлэх ухааны үр дүн, мэдлэгийн индексийг
бол нэмэгдүүлэх ийм зорилтуудыг бол тусгасан байгаа. За арга хэмжээнүүд бол бүгдээрээ бол жилийн хөгжлийн төлөвлөгөөнд бол салбараас бол тусаад явахаар төлөвлөсөн байна. За Зулбар гишүүн тодруулжсэн. За баярлалаа. Нарамбай сайдаас бас нэг зүйл тодруулчих. Энэ нөгөө англи хэлнийхээ одоо сургалтыг зохион байгуулахтай холбоотойгоор багш нараа одоо бэлтгэх нэг тийм бас ажил эхэлж байгаа шүү дээ. Багш бэлтгэхгүй бол тэндээс ямар ч байгаа сайн болдгүй юм л да. Энтэй холбоотой энэ ямар үр дүн хүлээж байгаа гэдэг нэг юм асуулт байна. Ялангуяа одоо багш нар дээр шүү дээ. За хоёр дахь нь би одоо эдийн засгийн хөгжлийн хамтсан тэр их чухал зорилт тавьсан байна. Одоо бид бол зорилт тавиад бас тодорхой үр дүн ч гэсэн энэ удаагийн төсөлтөөр бас гарлаа л да. Тэгээ таны саний хэлснээс бол бид энэ одоо судалгаа хөгжүүлэлт буюу R&D нэвтрүүлэх юм гэж ойлгож байна. Энэ нэр нь геолог хайгуул дээр хэн нэвтрэх вэ? Одоо манайх ч юм уу Дуулуурхаан улс мөртөө геолог хайгууланд энэ хийгдэг үеийн улсуудын тоонд ордог шүү дээ. Энэ дээр бас ямар зорилт байгаа? Микрофон 4 Наранбаяр сайд. За баярлалаа. Тэгэхээр энэ багш нарыг бид энэ баг сургуулиас нь эхлээд англи хэлийг заалгаж эхэлж байгаа учраас нэлээд олон тооны багш бол хэрэгтэй гэсэн ийм судалгааны дүгнэлт гарчаад байгаа. Бид багш нарыг богино хугацаанд бэлдэх шаардлагатай байгаа. Нэгдүгээрт англи хэлний багшийг хөрвүүлж авчрах. Хоёрдугаарт бас энэ Филиппин гэх мэт орнуудад бас энэ энэтхэг гэх мэт орнуудад богино хугацаанд англи хэлнийхээ багш нарын чадварыг сайжруулах энэ сургалтын ажлыг эхлүүлэхээр явж байна. Өнөөдөр энэ эхний ээлжинд 300 гаруй багшийг нэг сарын сургалтад хамруулахаар ингээд ийм одоо ажлуудыг эхлүүлээ явж байна. Англи хэлний багш нарт бас тулгамдаад байгаа зүйл нь бол өөрсдөө нөгөө англи хэлээрээ итгэлтэйгээр ярих ийм бас боломжийг бий болгох нь зүйтэй байна гэдэг ийм зорилгоор бэлтгэгдсэн ийм англи хэлний багшийг дахин одоо сургах ийм мөн одоо бага ангийн багш нарыг энэ чиглэлээр бэлдэх ийм одоо зүйлүүд байгаа. Түүний зэрэгцээ маш сайн хөтлөөр. За Зулбар гишүүн тодруулж болсон тийм ээ. За тодруулъя Зулбар гишүүн. Тодруулаад асуучих дүү. Танд 1 минут байна. Тий, одоо нөгөө хэл сурагч амаргүй л байдаг. Гэхдээ зарим хүмүүст амархан байдаг л баг л та. Орчноос болдог. Яг хоо гадаад аваач сурах нь сайн. Тэр бол угаасаа зөв гэж бодож байна. Тэгжээж бол хэлнүү сайжирна. Нөгөө төгөр одоо энэ хиймэл оюун ухаанаар бас хэлний чадварыг сайжруулдаг тийм боломжууд гарчлаа шүү дээ. Тухайл би Primo гэдэг одоо шинэ одоо тийм аппликейшн явж ил байна. Тэргээр бол ярианы чадвар сайжруулдаг. Энийгээр та бүхэн ер нь бодож хийж байгаа зүйл байна уу? Микрофон 4. За тийм одоо орчин үеийн аппликейшнуудыг ашигласан ийм сургалтуудыг мэдээж бид нэвтрүүлж байгаа. Түүний зэрэгцээ Gemini Academy гэх Google-ийн хиймэл оюун ухаан ашигласан багшийн ийм туслахууд бол одоо ороод ирсэн байж байгаа. За энэнгээрээ бол одоо энийг бол багш нь өөрөө хэлээ солиод англи хэлээр, монгол хэлээр алингээр нь авах юм боломжтой болсон ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгээд энэ бол сургалтад бүрэн нэвтрээд ороод ирсэн ээлжид хичээлээ бэлтгэхэд бол багшид бол маш их түлхэц болж байгаа ийм бас хиймэл оюун ухаан байгаа. Түүний зэрэгцээ бас үндэсний хиймэл оюун ухааны хөгжүүлэх чиглэлээр бас боловсролын сайдын одоо тушаал шийдвэрээр бидний одоо дэмжлэгээр бас үндсэн суурь судалгаанууд явагдаж байгаа. Ялангуяа одоо үгийн сан дээр нь ажилласан ийм одоо туршлага жишээ бол байж байна. Ер нь бол бид бас энэ англи хэлний багшийг цааш нь яхад энэ сайн хөтөлбөр, сайн сурагчийг багшийн сайн гарын авлага бас их чухал байгаа. Энэ нь бол персон хөтөлбөр дотор бүрэн шингэс. За баярлалаа. Микрофон 6. За эдийн засгийн хөгжлийн шинжилгээний технологийн болон газрын дарга мөнхтөр Зулбар гишүүний асуултанд хариулъя. За уулуурхайн салбарыг дэмжихтэй холбоотойгоор бол энэний 5 жилийн үндсэн чиглэл бол геологийн суурь судалгааны ажлуудыг нэлээд өргөн сарын урд бол хийж өгсөн байна. Мэдээж бидний хувьд бол гадаад өргөн оролтыг дэмжих, за цаашлаад дараа дараагийн урд газрууд эдийн засгийн бэлтгэх ийм хэрэгцээ шаардлага байгаа гэдэг агуулгаараа за суурь судалгааны ажлуудаар энэ дөрвөнд бол агаарын геофизик ажлуудыг нэлээд өргөн сарын урд төлөвлөлөд оролцсон байгаа. Хоёрт улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд геоим судалгааны ажлуудыг 200 мянган масштабтайгаар бол бүрэн бүрхэн гэдэг агуулгаар оруулаад өгсөн байгаа. За гуравт мэдээж саяны яригдсан үр дүн дээр суйрлаад дараа дараагийн урд газруудыг олж илрүүлэх, нөөцийг тогтоох, эрэл үнгэний шатны ажлуудыг бол үндсэндээ бас болгож өгсөн байна. Ингэснээр бол бид үндсэндээ
За гүйцээгээд хариулж байгаа. 1 минут. Суур болон хэрэгжлээний түвшний судалгаанууд ажлуудыг цогцоор нь төлөвлөж өгсөн гэж бол хэлж болно. За энэ судалгааны ажлын үр дүнгуудыг бол дараа нэгт бол уулуурхаан салбарт бол ашиглах хөрөнгө боломжтой. Хоёрт за дэд үз хот төлөвлөлт, геоэкологийн судалгаа болон геогамшиг гээд бүх чиглэлийн судалгаанд төлөвлөлтийн ажлууд бол энэ суур судалгааны үр дүнгуудыг бол ашиглах боломж хүртнэ гэж бол харж байна. За За баярлалаа. Ариун зэ гишүүн асуулт